Энэхүү контент маань ёс бус хэллэг болон маш их маазыг агуулсан учраас хэрвээ та насанд хүрээгүй бол яг одоо back товчон дээр дарна. Баярлалаа. За юу цаанда заваант гэдэг нь хүлээгээл зууцгааж байсан биз дээ бодуулаа. Тэгэхээр ангид гэж бай. 2025 онд нээлттэй хийсэн Түмэн олонний краш хормогийн хуулийн эсрэг амьдарч буй үл хөгшрөгч Инхаахын гол дүрдэн тоглосон No Other Choice буюу өөр сонголт үгүй киног яриад өгөл дээ яах. Шүүгэл байгаа юм бах уу? Мэдгүй. IMDb дээр 7.6 авсан байхыг бодоход алаалгаа л та. За тэгээд олоогээр яах вэ? Хумсаа гоцолзуулсан бол шууд дэгдэд ордог шийд шүү дээ. Хой. Тий. Чи талж байгаад хараад байхгүй. Description хэсэгт байрлах линк дээр дарж Яадын сувгийн албан ёсны Telegram сувагт нэгдэх манустайгаа илүү ойр байх боломж байгаа шүү. За юу. Манусын тэндээс хардаа хэд хэдэн бичлэгээ нууцаар оруулнаа. Бас болоогүй киноныхоо талаарх сонирхолтой мэдээлэл болон оддын бүс бүрний талаар ярилцах учраас нэгдсэн байхад гэмгүй шүү. Окей. За энэ залуу бол манай киноны гол дүр Мансу 25 жилийн турш цаасны үйлдвэрт морь, мал, нохой, шувуу мэд үнэнч бооллугаа адил хүчин зүтгэсээр богино аманд сингл хаус авч түүндээ эхнэр хүүхэд басрынхаа жингэрийн хамт амьдардаг. Амралтын өдөр боссуудынхаа явуулсан үнэтэй ховор могой загсыг хөдөөнөөс ирсэн шар тосон дар байдлын шараа зогсож байтал эхнэр нэрээд "Ваа ханя тана захирлууд мэдрэмжтэй маа могой загас эрэгтэй хүний чалхыг сайжруулдаг гэсэн чинийхийг муудсныг яаж мэдсэн юм бэ? Бүр миний төрсөн өдрөөр явуулалаа. Яг намайг баярлуулах гэсэн юм шиг санагдаж байна гэж инээд алдсаар ширээн дээр ирэхэд нөхөр нь төрсөн өдрийн бэлгэнд тэрэнд бүжгийн гутал авсныг харсан ажима "Омоо" хэмээн уулга алдаж бараг сав тавих нүд. Тэгснэ үнтэй л бах та. Материал ирсэн юм уу? Одоо харин бүжгийн клуб дээр очиод задгаа цагаан манго татаад алаад өгье л та. Уг нь гутал хүнд бэлгэлэхээр нөгөө хүн яваад өгдөг гэдгийг. Гэхдээ би явахгүй заа ёо гэж хэлээд баярлж хөөрч байгаа эхнэрээ харсан Мансу эхнэр хүүхдэд тэврээд миний хүссэн бүхэн надад байна гэж шалчханж буугаар кино маань эхэлнэ. Амралтын өдөрч дуусч ажил дээр ирэхэд цомогтгол хийн гэсэн удирдлагуудын шийдвэр гарч хамаг амьтны зүрхэнд цусхур болно. Манийрч олон жил зарц боол мэт зүтгсэн саяхан бас компани талархлаа илэрхийлээд могой загас өгсөн болохоор бусдаас илүү өөрийнх нь л үгийг сонсож магадгүй гэж удаа захирал дээр очиж олон жил ажилласан гээд та надаар л цомогтголын шийдвэр гаргуулна үстэ. Би яаж надад бүх эрдэмээ заасан ах эгчнэрээ ажлаас салж чадах юм бэ? Гэж хэлсэн ч захирал нь өөр арга байхгүй хөө гэд машиндаа суугаад яваад гэнэ. Тэгсэн хажууд нь зогсож байсан нэг гар "Күчээрээ могой загас авсан биш үстэй" гэж. Яг ямар ацсан болов гэхээр удирдлагууд ажлаа салж буй хүмүүстэй бидэнтэй олон жил хамт байсанд баярлалаа. Баяртай гэд бэлэг явуулсан тэр болж таарна. Мансу ажлаасаа халагдсанаа эхнэртэй хэллэггүй таснуу хамт пялагдсан хүмүүстэйгээ сэтгэл заслын уулзалтанд сууж нүүрлүгэ нэг хүүхнэр өмхийн амаар нь хэдэнтэй үлээлгэж нүүр амаа тавшиж тайвшрах зан үйл хийж аваад эхнэр лүгээ залган ажлаасаа хусагдсан. Гэхдээ зүгээр дээ. Би 3 сарын дотор ажилд орчихно гэж хэлээд сад тавихад эхнэр "Няда наах. Тавшир миний хайр. Ганц би ээж эр хүнд итгэх итгэлээ алдаад догширсан байсан эмэгтэйд гэрлэх санал тавьж байсан тэр зоригтой залуу хайчуу да. Би шинээр их чадсан юм чинь миний хайр чадна гэд утсаа салгана. Уцаа салгаад эхнэрийн шууд нурмай сэтгэлээр унахад хамт теннис тоглодог мэрэгжил нэг царайлаг өндөр залуу ирээд "Яасан бэ? Зүгээр үү?" Гэхэд эмэгтэй тэрэн лүү удаан цоо ширтэх нь нөхрөө хайж явах гээд байна уу эсвэл нөхрөө араар нь тавих гээд байна уу гэсэн бодлыг төрүүлнэ. Энэ явдлаас хойш манай хүн гөрөө шиг хийж аргэрээ авч явсаар 3 битгий хэлээ 13 сарыг ардаа өнгөрөөжээ. Нэг өдөр ажиллаа хийгээд явж байтал утсан дуурж анкет өгсөн газраас нь нэг залуу залгаад "Аха, та одоо гялс хүрээд ирчээж. Манай захирал 5-аас хятад руу нисэхээр болчиход байгаа маа. Одоо тантай уулзмаар байна гэж байна. Та эрэхтэй өөрийнхөө сул талыг сайн бодож байгаа дээрээ. Манай захирлын хүмүүсээс дандаа асуудаг асуултсан шүү" гэж хурган шипи өгнө. Өөр ажилд орох гээд одоо ажлын ярилцлаганд нь очих гэсэн чөлөө өгөөч гэж хэлэхэд дэлгүүрийн захирлаас чөлөө гуйсан ч байхгүй. Шууд хангамжийн хувцас тайлж аваад тэрнийг шалдан өгөө явуулчихна. Яа ингэж хэлжл байдаг тактик. Зүгээр л манай эмээгийн би юм уу байна гэж сонгодог аргаар хусахгүй. Замдаа эхнэрээс "Ханя миний сул тал юу вэ?" гэж асуухад эхнэр нь "Чи хэдэн ургамалтай бид хідээс илүү хайртай. Сүүлдээ чи ч яг ургамал шигсээ экстэж байхдаа доор налхайтлаа хэвтэл байдаг болчихсон байлээ ч" гэж ах шиг. За ингээд ажлын ярилцсан дээр ирлээ. Захирлын шууд л "Таны сул тал юу вэ?" гэж асуухад Мансу
Би 10 жилийн алтан медальтай төгсөж байлаа. Сургуулаа төгсөөд шууд л ажилд орж хажуугаар нь сураад хоёр сургууль төгсөж хүндэт оюутан болж байсан. Оюутны шинэ жил дээр Пиволтын сургуулийн аврагуулж байсан. Бүгд онгологч шагнуулсан шүү дээ. Наран цаасны үйлдвэртээ 25 жил ажиллаад 2 ч удаа оны шилдэг болж явлаа. Тэгж явж байгаад одоогийнхаа хаусыг авсан да. Надаас өөр сахилга батгүй хүн байсан бол мөнгө ээж жугаад бөбөөч болцсон байгаа биз гэж хэлээд энийгээ захирал руу харсан байхгүй. Хүний нөөц нь барыг толгоогоо шаацсан сууж идэг үст. Тэгсэн захирал та миний асуултыг ойлгоогүй юм уу? Эсвэл үнэхээр ийм таг юм уу? Сул талаа хэлээд алаа гэдэг бахад гэсэн чинь өөдөөс нь чадахгүй гişээд. Бүгд шок. Үзээ сууж байгаа би хүртэл шок. Тэгснээл хүмүүсийн бараасан царайг харж яснаа тавлаад байгаа юм шиг. Би чадахгүй гэдэг үгийг хэлж чаддгүй юм аа. Энэ миний хамгийн том сул тал гэсэн чинь дарга нь хэлэх үггүй болж гацж ирхэн. Мансууг ярилцлагад уудсан хүний нөөцийн ажилтан тэрнийг гаргаж өгөнгөө манайхаас илүү мөн цаасны газар Японы зах зээл рүү гарсан гэсэн. Та тийшээ холбогдоод үзээрэй. Нэр шүд чинь өвдөд байвал эмнэлэг яваач. Амнаас чинь бас 5 метрийн диаметр дотор хангалж штэ гэж хэлсэн. За бүтэхгүй нөхөө амиа бодорой гэсэн мессеж л өгöd баг шиг байгаа юм. Орой гэртээ ирсэн эхнэр нь за тэгэхээр аав чин ажилгүй болсон болохоор би шүдний эмнэлэгт цагийн ажилд орсон. Одоо нас хоолсонд хүний илгүүчгүй дутуучгүй яг 3 ширхэг мах хийн. Миний машиныг зарж чиний машиныг прүс болгоно. Netflix сунгахгүй, дан вов кино үзэн дор хаяж 4 баалтын дараа жорлонгийн усыг татна. Байшинг зарж зээлээ төлөөд үлдсэн мөнгөөр нь байранд амьдрна гişээс. Энийг сонссон мас үгүй хэлгүүд. Үгүй чи хөөхөн харих нь өсөж том болсон байшин. Авах гэж яаж махаа цулгаалаа да гэхэд эхнэр нь үгүй тэгээ яах. Ингэж байж гоод юу ч хүлдэж байшингаа хураалах юм уу гэж хэлснээр амаа өдүүлнэ. Маргааш нь Басрын гэр бүлийг эхнэр нь ээж авда төр өгч явуулна. Олон ам тэжээж чадахгүй нөхцөл байгаа болохоор хатам аав нь дуртай дөргөө зэхэлцэн. Ингээд ногтыг явсны дараа хүүгийнх нь найзын ээж аав байшинг нь үсгэрнэ. Ядаж байхад өнгөрөө уулгаач. Би саяхан энд нэг хаус авсан штэ. Нэрээ энэ хав урд нь Мансуугийн аавынх нь гахаан ферм байсан. Би авчихсан юм. Эдний байшинг арчиж хаяад сайхан гольфийн талбай барьждаг ч юм уу. Тэр гэж бэдэ. Тэгснээр орон дээр нь суугаад эхнэр лүү харснаа. Яасан гоё матрастай ингэж ангалцахад Мансуугийн эхнэр тий матрасыг бас худалдаад аваарай л гэж байна. Мансуу гарахад хүүхдүүд нь нохооныхоо үүрэнд ор суужсан уйлаа сууж байхыг харсан майнер хамаг бардам зангаа гэж ажилд орохын тулд ярилцлага өгсөн компани захирлуудын нэгийг нойлд байхад нь очиж хашиж аваад ажилд авчихлаа. Тэхүү хүүхдүүд маань бүр Netflix-ээ хүртэл хаалгачихлаа гэж хөхөх нь холгүй уйлахад ах ичээчээ ингэж нэр нүрээ бараад гэж хэлээд гараад явчихна. Оройн Мансуу мөн цаасны үйлдвэрийн цаас хэрхэн хийгддэг вэ гэсэн нэвтрүүлгийг үзэж хэвтэж байсан. Эхнэр нь ирээд юу үзээд байгаа юм бэ гэж асуухад Мөний үйл ажиллагааны менежерийн бичлэг гэхэд эхнэр нь хүүшээ албан тушаал нь бол чамд тохирох ажил байна. Чи бас япон хэлэндээ сайн штэ. Энэ мөн миний хайрын хажууд бол юу ч биш гэж хэлээд хажууд нэрж хэвтээд энэ залуу аянганд нэргүүлээд өгчээсэ те гэж тоглоомоор хэлсэн манай хүнд адын бодол төрүүлнэ. Тэгээд нөгөө Мөний менежер залууга олж аваад дагаад дээрээс нь ваартай цэцэг унгааж яг алхын даван дээр энэ өгсөн ч энэний оронд орох өөрөөс нь илүү хүмүүс байгаа. Тиймээс хэдэн хүн алах хэрэгтэй вэ гэж өөрөө өөртөө ярьснаа нүд нь гэлзэж гэртээ тоглоом буу шин дугаар муу утас авч ирээд модны цаасны талаар бичлэг сэтгүүл рүү залгаж манай Япон болон Европын компаниудтай хамтран улаан чинжүү нэртэй шинэ компани байгуулж байгаа юм. Тиймээс компанид тохирох Япон хэлтэй ажилчид авна. Анкетыг зөвхөн цаасаар шуудан гар явуулна. Бид л цаас хэрэглэхгүй юм бол өөр хин цаас хэрэглэх юм бэ гэсэн сүржин ураатай ярилцлага нийтлүүлж тэрнийгээ цаасны үйлдвэрт ч ажиллаж байгаад халагдсан болон одоо болтол ажиллаж байгаа хүмүүс рүү явуулах болно. Олон ч анкет ирнэ. Бүх анкеттай нэг бүрчлэн танилцаж давуу талуудыг нь дугуйлж эренбилж явсараа 5 хүнийг үлдээгээд араас нь өөрийнхөө анкет дээрх давуу талаа дугуйлж аваад жагсаахад жагсаалтын 4-т эренблэгдэж байгааг хараад өөрөөсөө хойших бүх хүний анкетыг шатаагаад үлдсэн 3 хүний мэдээллийг даалт хийсний дараа тоглоом бууга өгсөрч аавынхаа дайнд явж байхдаа дайснаас авсан Вьетнам буугаар солиод наач. Хүн шиг бүхнийг шинээр эхлээд компани байгуулах гэж байгаа болов уу гэсэн харин өөрөөсөө илүү хүмүүсийг олж алах ажилд орох төлөвлөгөөтэй байдаг. Зүгээр л өөр ажилд ороод болохгүй л урдаас юм оруулж ирээд онлайн шоп хийн үст. Бүр тийрчлээ. За ингээд маргаашаас нь драфтын нэг болох Буман ахын гэрийг холоо судаллаа. Гаднаа камертай байна да гэд хараа зогсож байсан нэг залуу камернаас мултаад гараад явчихдаг үстэй.
За ингэж орох арга байгаа юм байна гэд маргааш нь ахаад байшингийнх нь ойролцоо ирэхэд ах өөдөөс нь аимшиг киноны цочоодог хэсэг шиг гарч ирэн бушуухан нуугдж байгаа дараас нь танилгоод өгье л доо гэтэл эхнэр нь гараад ирсэн болохоор яаж чадлагүй дагаж яваад яриаг нь сонсно. Игч миний хайр залуудаа үнэхээр чика залуу байж үлээ. Уянгалчул уянгалчдаг анхны уулзалтаараа шууд үнсэлцэл мүлжүүртэй байжээ. Намайг үнснээ чинь юуруу сайн чанарын цааснаас зөөлөн байна гэж хэлж байж үлээ. Гэд өмнөх дурсан жаа яриад романтиклах гэсэн боловч ахгүй байдгүй. Үгүй яагаад залгахгүй хариу өгөхгүй байна гэд ажиллаа яриад байхаар нэг ч уурлаж чи одоо цаас гээд ах юм. Өөр юм хий л да. 8 хий 90 ороод гайгүй хитэн бараа авчираад манай найзуудаа шахъя л да. Гэхэд ах би 25 жил цаасны үйлдвэрт ажилласан. Тэр мөнгөөр өнөөгийн амьдралаа босгосон. Би өөр зүйл хийж чадахгүй. Би ингэж л дуусах тавилантай. Чиний хошногоо арчиж байгаа цаас баагуулдаг тамхины цаас, үрдэг мөнгөний цаасыг би хийдэг. Өш нэрэ би л цаас хэрэглэхгүй бол өөр хин хэрэглэх гээд байсан. Тэгэхээр шуудын ирэх ёстой байна гэж шуудангийн хайрцаг руугаа бажигдахад ихч мөхөлд хорч исэн төмс гэд араас нь чулуу нүлгэнэ. Тэгтэл газар гайд орос гихчээр мансуу могойд хадгуулаад ажмаад баригдчихна. Бүтлэхгүй тэгж байгаа. Ихч гэхдээ нэгцүүл бодлого тэр нь тусалж хазуулсан хөлөө зүрхнээсээ дээшээ бариараа гэж зүс жонгойлгоод пуглцтал оцож хорыг нь гаргаж хаянда. Орон мансуу чат GPT-гээс могойд хазуулсан бол яах ёстой вэ гэж асуусан чинь хөлөө зүрхнээс доош байрлуулна. Зүсэж хорын сорох үйлдэл хийж болохгүй гэснийг уншаад ямар шаатаг ажима таарч ба гэж бодсноо. За яхав хорг хөлөө байсан юм шиг байна. Хордог байсан бол өдий тэнгэртээ дэвшчихсэн сууж байх байсан биз гэж бодоод хэвтэж байхад эхнэр нь 0-оос муужгааныхаа сахлыг авцсан гарч ирээд хараа хүүг том болохоор өөр автаа гэдгийг нь хэлнэ гэж яриа үсттэй. Хизээ хэлэх үү гэсэнд мансуу би 2 настайгаас нь хойш өсгсөн. Тэглээс төрүүлсэн биш өсгсөн болд юм а. Гэж хэлэхэд эхнэр нь харьч заавал цаасны үйлдвэрт ажиллах юм уу? Өөр ажил байж болохгүй мөн гэхэд өдөр ахын хэлсэн үгсээс будаа идэж би 25 жил цаас хийж амьдэрсэн. Би ингэж л амьдэрч ирсэн хүн. Цаас хийсээр өхнө гэж хэлээд амыг нь таглана. Маргааш нь мөн л эхнэртэй ажлын ярилцлагад орлоо гэж хэлээд ахын гэрд хулгаагаар давхиад ортол ахыг архины имчилгээндээ явсан хойгоор эхнэр нь ялхнагаа зулгааж гисэн нөгөө ажлаа хийж байдаг юм да. Тэрийг нь харчаад буцаж явж байтал ах гэрлүүгөө зөрөөд явж таарна. Мансууч бушуухан л араас нь давхиж гэрлүүгөө орох гэж байсан ах руу улаан чинжүү компаниас ярьж гин таны сүлжээ унаад байна гаднаа ярьда гэж хэлэхэд ахч за гэд үүдний шат руугаа буухад мансуу манай захирал тантай уулзмаар байна гинэ. Та одоо хөрөөд ирэх үү? Тэгэхгүй бол манай захирал орой 5 цагаас гадагшаа явах юм байна. Та одоо шууд гарахгүй бол төгжрэлд амжихгүй шүү. Гэхэд агч ууханд за гэж шууд машинд асуув. Алах гэжсэн хүнийхээ сэтгэл зүг нь бодож ин тэр ямар хүн чанартай навш вэ? Тэгсэн ах. Заавч ах нь хувцаа гоё дээр нь тавиад хаяга мессежээр явуулчаарай гэд утсаа тасалж. Гэрлэг ороод юу харсан ойлгомжтой. Ах удаж гарч ирээд газар тэрий хадан унаж эвхрэн уйлж байснаа. За ядаж ажилд орох мэдээ байгаа. Залгасан юм чи мессеж нь ирж үгээд харсан байхгүй. Буцаага залгасан юу гэж утсаа авах. Ингээд ах үнэ хувааж уудаг байсан бөбөө найстайгаа уулзаж бөглөө мултал харуулна. Ахын гэрээс холдож эхнэр хүүхдээ авах гээд очисон охиныг нь ажлын газрын царайлаг залуу тэрвэрчсэн машин цуулгаад эхнэрийг нь халамжлаад гүгээд байсанд үгийн тийлтэй байгаа манай хүн хардаастай. Дүүнэр худшүү явж ах хүмүүс зүгээр байдгийн штэ гэж хэлээд амжинда. Маргааш нь ажлаа дуусгахаар ахын очтол шаал согтуу сууж байна. Тэгэхээр нь сонсч байсан хөгжмийн чангалал бууга тулгах яг буудах гэж байхад нь ахын эхнэр нь хараад доош бууж толгоор нь буулгах зүйл авч ирээд яг цогх гэтэл ах та эхнэр их үгийг сонсдгоо. Цаас гихгүй өөр газар ч ажиллаж болох байсан. Эсвэл байшин газараад өөр зүйл ч эхэлж болох байсан гэж хэлхийг ард нь эхнэр нь сонссноо тийшт гэхэд мансуу цодсондоо ахын мөрлөө буудчихна. Эхнэр нь ч мансуугийн толгой руу цохиж бууг нь унгааж бууг авахаар баах юм болно. Дээр дороор мансууч гэж мансуу. Хөгшин эмэгтэйгээс туниамуутай. Бууч явж эцэст нь ихчийн гарт орж манай хүн сүүлээ хавчин зүгтж байгаад эргээ хартал ихч нөхрөө буудаад алчдаг. Тэгснэ хоёрхан сомонд өгч байгаа юм. Арчаагүй штэ гэж ууралснаа. Мансууг алхаар улаарч араас нь улаарсан бухлуугаа адил давхиж гарна да. Машинда суугаад утсаа хартал эхнэр нь яг 10 удаа залгсан байхаар нь айгаад буцаага залгсан утсаа авдаг бай. Тэгэхээр нь хүүхдүүд рүүгээ залгана. Шинэхэн загварын утсаараа тухаангүй суусан хүүхдүүд үгээ зөөж ядан аавда ээж байхгүй таныг харамсан да гэж хэлсэн. Бас нэг ховц сүлдээсэн гэж хэлэхэд өнөөдөр эхнэрийнх нь бүжгийн клубын арга хэмжээтэй. Тэрэнд нь хамт очно гэд бүлтэрсэн өдөр гэдгийг сана. Ирчүүд бид ингээд өөрсдөөсөө л болдго юм байна дөө. Эхнэр нь хөөрхөн Индиа хүүхэн болчихсон нөхрөө хүлээгээд байсан байдаг. Уг нь тултал бэлдсэн бүжгний эхэлчихэд байсанд ажлын газрынхан царайлаг залуус Индиа ховц хүмүүс ч гэсэн тэрнийг бүжгэнд өрснөр эхнэр ч аргагүй ирхэн зөвшөөрнө.
Оцрол ирсэн эхнэр нь ажлын газрын залуутайгаа бүжгэлж байхыг хараад баарн чичирдэг ах нар шиг сонин эв хавгүй бүжиглэж байгаа мó яагаад ч байгаа юм төхөд очтол эхнэр нь инээж ханиагаа дайлгүйтэд Мансууг анзаарах зохио байхгүй харин цайлцалстаа. Гэд бомон ахын гэрт буцаа шаагаад очтол эхнэр нь ялхнагоотойгоо нийлцэн ахыг шороонд бул чаяснаа юу ч болоогүй юм шиг нөгөөхтөгөө жаргаж байх хооронд Мансуу ахыг булсан үхийг ухаж өөрийнхөө бууг гаргаж аваад явна да. Гэртээрээд эхнэрийнхээ бүх бандагыг тоолсон секси хар удсан бенз байхгүй байгааг анзаараад орж ирэхэд нь машин зэгсдэх гоё байсан уу? Чи дуртай биз дээ. Альваа яг одоо бандгаа дайлаад өгөөд секс хийж ганц үнэрлээ шууд мэднэ гэд дайрахад эхнэр нь ганц жийж явуулаад чи ч одоо ууц юм ааши. Арх ухаар ямар эргүү болдгоо мэддэг юм. Бөөлцөнд хагаж өгөх шахсан хүүг минь зодсон. Хүнээ байдсан байж ууж яат юм бэ чи бит хоёр гиснэ. Ма шалгааш тэгээд гэд бандгаа шидтэл манай хүн ч нагнайтал нэг сайхан үнэрлэлтэл гайгүй болтой төгшөв. Мансууч гоо чи тэр нэг юмтай хос ховц өмсөд бүжгийн талбай дээр бүжгэлж байсан биз дээ. Тэгснэ надад тэс хөндлөн цөмөхөгийн ховц өмсгöd. Гэхэд эхнэр нь эргүү минь Английн генерал дурладаг. Яг үүндээ чи бит хоёр хос нь байсан юм. Манай ажлынхаа намайг дуурайгаад Индийн ховцтой ороод ирсэн. Харны үүр уурхай минь. Гэхэд бандсан залуу чамайг өөрхөн болохоор хардсан юм аа гэж тэнэгтэн. Эхнэр нь чи харин битээ даруулцаад гараа. Машинаар хол явсан байлээ. Би явсан километрийг чи харсан. Ямар эмэгчин тэгээ загсанд явж байгаад могоон татгуулж дахиад хувааж идээд байгаа юм. Гээд зөрүүлээ цөрсөн базаанд орж ямар хүн алхаар явсан гэлтэй вштэй. Миний ажлын ярилцлага хэцүү болдог. Гэхээс өөр үг хэлж чадсангүй. Эхний ажил нь амжилттай болсон тул ээлжид байгаа устгахаар драфтын дугаар 2 буюу сижүүдээр очино. Өөрхий одоо гутлын дэлгүүрт ажиллаж байх бөгөөд инженер байсан хүн. Хүний аяа харж сөгдөж мөргөн гутал өмсүүлэх нь тэрний сэтгэл зүйд хүнд байгаа царайнаас нь ээлт. Мансуу тэрэн дээр очиод охиндоо хөгжмийн тоглолтод зориулж үнтэй хөгжим авч чадахгүй маа гэхэд гутал авч өгөх гээд. Гэхдээ би өөрийг нь дагуулж ирсэн дээр бол орой 7:30-аас тарна. Гэхэд сижүү манайх 7-оос хаана би үлдээ цэвэрлэгээ хийх болохоор байж байна. Надаас худалдаж авбал надад урамшуул орох юм л да гэж царайжлан гуйна. Мансуу чамар ацаараа охиноо дагуулж буцаж ирэх хэвдэ. 8 нилээн өнгөрөхөд төвчээр нь тасраад ажлаасаа гарч ирж таараа гээд замд нь залууг отож хүлээн. Төлөвлөснөр нь залуу чирж оо та байсан юм уу? Хүүхдээ аваа юу? Гэхдээ нь харин авах гэж явж байсан машин эвдрээд. Гэхийг сонссон сижүү би машин засварч штэ. Гэт машиныг нь хараа зогсож байхад нь пууга гаргаж ирээд тэрнийг буудаж халаад хүүрийн багажинд ажихж өрхөн. Мань хүн яг үнэндээ анкетыг нь уншаад энэ угаасаа машиныг нь үзээд үгүй гэж хэлнэ гэдгийг мэдж байсан байгаа байхгүй. Гэхдээ Мансуу сумны хонгоогоо үлдээгээд хэргийн газраас явж байгаагаа даанч мэдсэнгүй л бүтлгүй хог. Тэр орой хүн нөгөө байшинг нь үзээд байсан хосын хүүтэй хамт хаавынхын дэлгүүрийг тоноод цагдаа төвөгдөд сал зүгтхэд цагдаа нарт найзыг нь хөгөөд явчихна. Маргааш нь хүүгэн цагдаа нар авахаар ирэхэд Мансуу өөрийг нь баримтлахаар ирж гэж бодон салга шааж байтал биш байсанд ч яахан ч гэсэн сэтгэл нь тайвширна. Ингээд эхнэртэйгээ хүүгийнхээ араас цагдаар явлаа. Эхнэр нь хүүгийнх нь найз Дун хүүгийн аавын дэлгүүр юм чинь өөрийнх нь хүүхэд нь л сэдсэн байж таараа гэж хардсаар цагдаагийн газарт ирэхэд Дун хүүгийн аав ирсэн байхыг харсан Мансуугийн эхнэр Дун хүүгийн аавд өөрт нь талтай байдгийг мэддэг болохоор левчгээ авч нүрээ будаад хөхний товчоос сэрэлгэж очиод аргадах гэсэн чинь Мансуу араас нь гарч ирээд чи өргөдөө буцаагаад авчих. Үгүй бол дэлгүүртээ хүүхнүүд дагуулж очиж баваад тэрийг хавийн ирчүүдэд сайрхаж ярьдаг чи эхнэр чиглэж. Бас чи манай байшинг битгий аваарай гүлгэн гэж хэлээд явах болно. Тэр хоёр хүүгийнхээ өрөөг нэгжиж байгаад шинэ iPhone бас тамхи байхыг харсан Мансуу чимээг өхөн халааслаад гэмтэргийн утаснуудыг газарт болж дээр нь алюминий мод тарьдаг. Хүүн Мансуугаас өө яагаад амиа хорлсон бэ гэж асуухад гахаан өвчин гараад 20,000 гахаага буулаад дайнаас ирсэн сэтгэл зүйн гэмтлийг нь сэдрээсэн болохоор тэр байх та гэж хүүдэ тайлбарлаад халааснаас өрөөнөөс нь олсон тамхийг гаргаж ирэн ээж чинь мдээгүй байгаа. Гэд сэмхэн тэрэнд өгөхөд хүүж буун баяр. Орой болж Мансуу хүлэмжээ битүүлж аваа сижүүний цогцыг төхөөрөх санаатай байж байхад нь гайвалж хүн тамхилах гэж тээвэр дээр гарсан байхдаа бүгдийг харж чана. Баяр ч юу ч анзаарлгүй цогцыг нь багалж янзлан цочин хям шиг болгосноо булж дээр нь алюминий мод тарина. Маргааш нь 2 цагтаа ирээд Батируст ярилцлаганд орсон 2 хүн алга боллоо. Та таних гэхэд энэ 2 хүн өгсөн болохоор тэр хоёрын оронд хэн ажилд орсон болоо гэж атаархлаа. Гэхэд цагдаа гайхан. Та яагаад өгсөн гэж бодсон юм бэ гэж сэжиглэнгүй асуухад азаардсан Мансуу. Гэхдээ яах вэ? Хүн алга болсон гэхээр өгсөн л гэж ойлгодог болохоор тэгээ хэлчихлээ. Цагдаа нар алга болсон сэжүүгийн гар утсыг олоод хамгийн сүүлд алга болсон бомонтой ирснийг нь олж мэднэ.
Мөн хэргийн газраас хойд солонгост хийсэн бууны сүмний хонгоо олсноо тэрэнд хэлэхэд ардан сонсож суусан эхнэр нь гоцхийн босч Мансууны аавын бууны сүмнэр байдаг хэсгийг халахлан зогсдог. Цагдаа нар явахдаа тэрэнд өөр чинь ямар нэг юм болвол хэлээрэй гэд хамгаалах маягтай зүйл хэлээд явдаг. Харин манай хүн дотроо одоо нэг л үлдлээ гэж өөртөө хэлээд шуудхан л мөүний ахлах менежерийн амьдардаг арал дээр ирнэ. Тэрний ганц шил юмтай гэрийнх нь гадаа хүлээж байсан чинь ахлахгүй лүжээ эхэлж гисэн өнөртүүлж гисэн явж байсан болохоор эхлээд тэрнийг хараад уурлаж мөшгөөд байгаа мүү гэж байсан ч мэрэгжил нэгтэй бас нэг шил юм барьжсан болохоор нь гэртээ оруулаад хамт ууна. Энэ үеэр хүн ээжтэй аавыгаа хүн алаад цогцыг янзалж байсан гэд харсан бүхнээ хэлнэ. Харин нөгөө талдаа мань хүн шалсахту зориг орчихсон өвчин намдаагчгүйгээр багаас өнөртүүлсэн шүдэ бахаар нэг татаж аваад архиар зайлаад аль өгшөө. Хамт гадаа гарч галын дэргэд ууй. Тэгж тасрах нь миний мөрөөдөл гэх болсон доо. Нөгөөх нь хүн аймаар балмад юм хартсан бүр шок цааш. Гадаа гараад бушуух нөгөөхөө тасалж аваад хөдөлгөөнгөө болгож баглаад булж гарна да. Харин гэртээ үлдсэн эхнэр нь тоглоом буу булсан цогцгээд бүгдийг нь мэдсэн байлаа. Гэхдээ хүүдээ аав нь гахаа алаад булсан байш шүү. Модо бордох гэж худлаа хэлээд өдөр бүр хар дарж буй хүүгээ тайвшруулаад гарч чин нөхөрлөгөө залгаж чи буруу муу зүйл хийвэл би ч бас хийж байгаа гэсэн үг шүү. Муу зүйл битгий хийгээрэй гэсэн чи хайрцаглагдсан, улаирсан манай хүн эхнэрийнхээ үгийг сонссонгүй. Мөүний ахлахыг газарт булж хөдөлгөөнгөө болгоод хоолоор нь хоолж ихэж араас нь архи цутгаад нүрийг нь хүнсний скотчоор боож ална. Үгснийхэн дараа буцаж гаргаж ирж газрыг нь тэгшлээд сандал дээр суулгаад уужуугаад бөөлцөндөө хахаж өгсөн хүн шиг болж харагдуулж орхиод бүх эдмүрийн баримтаа устгаад гэртээ ирэхэд эхнэр нь хэлмээр байсан ч юу ч хэллгүй мэдээгүй юм шиг өнгөрнө. Ингээд хөсөн хүлээсэн ярилцлаганд орондоо бүх ажилчдаа халаа зөвхөн өөрөөр нь ухаалаг AI төхөөрөмжүүдэд хянуулаад ажилуулмаар байна гэхэд яагаад хүмүүсээ халж байгаа юм бэ гэхэд тэгэж байж л төсвөө хэмнэн штэ гэсэнд хүн алан барин энэ хүртэл ирсэн болохоор хүн чанар гаргахыг ч хүссэнгүй. За ойлголоо. Тэр нь зөвлөдөө гээл өнгөрнө. Нөхрөө өөрийн гараар хөнөөсөн ажимаач цагдаа нарыг итгэгтэл жүжиг тавьж уйлж хайлна. Нөхрийг минь олж өг гэх бөгөөд цагдаа нарын сүултээ алгуулсан хоёр хүн ажлын байрны асуудлаас болж нэгийг аалаад алгуулсан гэсэн ойлголт авч Мансууг болгоомж тавихыг сануулад өнгөрнө. Эхнэр нь бүх зүйлийг мэдж байгаач нөхөртөөгөө ярилцсангүй. Дотроо бүхнийг тээж нөхрийгөө буруу зүйл хийснийг мэдсэн ч өөр арга байгаагүй мэд дотроо өмөөрч тагчиг амьдрахаар шийдэж байх шиг байгаа юм. Амьдрал нь буцаад сайжирч байшингаа авчулдан хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг төлж нохойнуудаа шавна. Гэртээ ээж хөгжим тоглож өгч байгаагүй охиныхоо хөгжим тоглохыг харсан ээж нь уярч уйлж сэтгэлд нь асар их зүйл бүглэрч байгааг харуулдаг бол хүн хэрэгтэй өөрийг нь бугсан найзтайгаа найзалсан хэвээр байгаа нь хүний хүүхдийг хүмүүжүүлнэ гэж байхгүй мэд. Харин Мансуу бүх зүйл нь ухаалаг зүйлээр солигдсон үйлдвэртэй аз жаргалтайгаар ажиллаж байгаагаар кино маань дууснаа. За нэг иймэрхүү кино гарч олон төвнийг шугуулад боллоо. Энэ үрд үзсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээ ядгуулээ. Нэг зан үйл хийлгүү гарах гээд байна уу да? Тэм байхгүй шүү. Миний доторч бас нэг Мансуу байхыг үгүйсэхгүй шүү. Хашаас. Жог.